Дэлхийн хотуудын ус хангамж. Цуврал 1. Сингапур улс. Сингапур нь 5.4 сая хүн амтай. 734.3 хавтгай дөрвөлжин км газар нутагтай хот улс юм. Сингапур өдөрт 1.6 тэрбум литр ус хэрэглэдэг байна. Сингапур нь байгалийн цэвэр усны нөөцгүй бөгөөд усны хэрэглээгээ хурын ус цуглуулах, импортлох, ус дахин цэвэршүүлэх, далайн ус давсхүүжүүлэх гэсэн 4 их үүсвэрээс хангадаг. Сингапур нийт усны хэрэглээнийхээ ихэнх хувийг буюу 1 тэрбум орчим литр усыг Малайз улсаас импортлдог. Сингапур импортоор авах усны хэмжээг жил тутам бууруулж, ус дахин ашиглах New Water технологиг амжилттай хэрэгжүүлж байгаа. Одоогоор Сингапурт New Water-ийн 5 үйлдвэр ажиллаж, өдөрт 800 сая литр ус боловсруулдаг байна. Олон улсын шинжээчдийн баг New Water-ийн чанарыг тогтмол хяндаг бөгөөд чанарын үзүүлэлт нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандарт төдийгүй импортын өндөр чанартай уснаас илүү байдаг гэж. New Water нь ариутгах татваргын системд цуглуулсан хаягдл усыг дахин боловсруулж, өндөр технологиор цэвэрлсэн усыг үйлдвэрлэлд ашиглахаас гадна тодорхой хэсгийг унтны усны нөөцийн санд нийлүүлдэг байна. Монгол орны хувьд Монголын мягны сорилтын сангаас хэрэгжүүлж буй усны компактын хүрээнд анх удаага хаягдл ус дахин боловсруулах үйлдвэрийг байгуулж, дулааны цахилгаан станцуудад техникийн хэрэглээний усыг нийлүүлэх юм. Ус амьдралыг тэтгэж, итгэл нөхөрлөлийг баттгана.